Монгол улсын засгийн газраас хөдөлмөрийн яам, бүгд найрамд Солонгос улсын хөдөлмөр эрхлэлтийн яамтай хамтарсан дадлагжигч ажилтан бэлтгэх гэрээний дагуу 2017 онд 13 дахь удаага бол бүгд найрамд Солонгос улс руу ажилтан илгээхийн тулд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах, солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл ажлыг энэ 3 дугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулахар болж байна. Ховд аймгаас нийт 200 хүн бүртгэж сонгон шалгаруулах байгаа. За нийтдээ баруун улсын хэмжээнд бол нийт 8,000 хүн бол Солонгос улс руу дадлагжигч ажилтнаар бүртгүүлнэ энэ жил. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт маань 4 сарын 10-наас 8 сарын 20-ны хооронд явагдах юм аа. Манай аймгийн хувьд бол 3 дугаар сарын 6-ны өдрөөс 9-ний өдрүүдэд бүртгэл хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр бүртгэл явагдана. Бүртгэх явцад бол 3 сарын 8-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр учраас 8-ны өдөр бүртгэхгүй 6, 7, 9 гэсэн өдрүүдэд хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр бүртгэл явуулах юм аа. Тэгэд нийтдээ бол 200 хүнийг бүртгэнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас нийтдээ баруун аймагт 300 хүн бүртгэх квота өгснээ 200 манай ховд аймагт оногдож байгаа нь бас их давуу тал гэж үзэж байгаа. Бүртгүүлэхдээ бас хүмүүс маань тодорхой хэмжээний шаардлага хангасан байх ёстой. Нэгдүгüүрт бол 18-аас 39 насны хүмүүсийг бүртгэн. Бүртгүүлэхдээ $24-ыг бүртгэлийн хураамж олгож төлнө. Тэр төлөхдөө тэр $24 бол буцаас авна гэсэн бол ойлголт байхгүй. Бүртгэсний дараагаар бол бас аймаг дээрээ бид төлөвлөөд солонгос хэлний сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэр сургалтынхаа талаар бол дараа нь бүртгэлийн явцад бол тухайн иргэдтэй ярьж солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд бэлтгэх анхан шатны тийм сургалтуудыг зохион байгуулъя гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. За манай аймгийн хувьд бол бүртгүүлсэн хүмүүс маань 5 сард ерөнхийдөө бол бүх хүмүүсийнхаа шалгалтыг өгүүлээд хөдөлмөрийн бирж дээр нэрийг байршуулна. Бүртгүүлэх явцдаа бол хүмүүс иргэний өмнөлтийнхээ хуулбартаа төрийн банкнд дах манай хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын тоот дансанд $24-ийнхаа мөнгийг тушаагаад тэр баримттайгаа ирээд бүртгүүлэхэд бол ерөнхийдөө бүх бүрдүүлэх материал нь болно гэж үзэж байна. Энэ 3 сарын хугацаатаагаар гарах хоёр улсын засгийн газрын гэрээгээр гарч ажиллах ер нь ялгаа нь юу вэ? Энэ дадлагжигчаар буюу энэ хоёр улсын гэрээгээр гарах гэж байгаа энэ бүртгүүлээд гарсан тохиолдолд бол 3 жилийн хугацаанд бол гэрээгээр ажиллах эрхтэй. Тэр дундаа бас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, эмчийн өрсөлдөлт бүрэн хамрагдах мөн амралтынхаа хугацаанд Монголдо ирж амраад буцах юм боломжтой. Мөн тэндээ бол яг солонгосчуудтайгаа адилхан ажлын 5 хоногтой ажлын 5 хоногоос бас ажлын 8 цагаас илүү ажиллах юм бол бас тэр нь илүү цагаар тооцогдож ажилладаг. Ингээд цалин мөнгө тэгээд бусад урамшууллын хувьд илүү үр дүнтэй бас айж эмээх зүйлгүй юм амьдрах ажиллах боломж бүрдэж байгаа учраас ер нь дадлагжигчаар хоёр улсын гэрээгээр очиж ажиллах нь бол илүү үр дүнтэй чухлаа гэж үзэж байна. Бүртгэлийн талаар мэдээллүүд бол ерөнхийдөө манай хөдөлмөр халамж үйлчилгээний газрын сайтуудаар тавигдсан байгаа. Мөн ховд аймгийн аймаг дээр явж байгаа ер нь онлайн сайтуудад ер нь бүгдэнд нь тавигдсан. Мөн телевизүүд дээр бас тодорхой бүрдүүлэх материал ямар шаардлага тавигдах талаар бүх мэдээллүүд телевизүүдээр өгөгдөж байгаа. Мөн хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр очиод бас асууж лавлах зүйл байвал асууж болно.